За өдрийн мэнд хүргэе. За энэ жил одоо улсын их хурлын тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулаад улсын төсвийг 9 сарын 15-наас хэлцэж эхлэх болсон байгаа. За үүнтэй холбогдуулан энэ жилээс эхлэн улсын их хурлын намрын чуулган 9-р сарын 15-ны өдөр аль биесээр эхэлдэг болсон байна. Улсын их хурлын гишүүд төсөвтэй танилцах, төсвийг өөрийн тойрог болон нийгмийн салбар, сегмент бүрээр хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж өгж байгаараа онцлогтой. Мөн дээрээс нь намрын чуулган эхэлж байгаатай холбогдуулан хүлээгдэж байгаа олон хуулиудын нэмэлт өөрчлөлт, шинжилсэн найруулга зэрэг олон асуудал бол хүлээгдэж байна. Улсын их хурлын дэд дарга нар, бүлгийн дарга нар, за улсын их хурлын судалтай намын дарга нар, за мөн дээрээс нь улсын их хурлын байнгын ороо, дэд хорвоо дарга нарын хүрээнд аль биесний төлөвлөгөө хэлцэх хурал одоо эхлэх гэж байна. За ингээд хурал руу орцгоё. Өдрийн өглөө 10 цагаас намрын чуулганы нээлттэй хийгээд төр завсарлаад өдөр 14 цагаас чуулганы үйл ажиллагаа шууд үргэлжилж явуулна. Энэ олон нийтийн төлөв явуулсан дараа бодосон төвшин таны үргэлжлүүлж